хэлье. Хууль тогтоолт хориг тавих тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэгд хэсэг, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараах үндслүүдээр бүхэлд нь хориг тавьж байна. За нэгдүгээрт гадаад зах зээлийн төлөв байдал, түүхийн үдийн үнийн хэлбэлзлийг харгалзан гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суур зарчмуудыг анхаарч мөчлөх сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдaltaгүй төсөв батлах нь зүйтэй. Олон улсын геополитик, геостратегийн нөхцөл байдлаас шалтгаалж гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж түүхийдийн дэлхийн зах зээлийн үн ханш өндөр хэлбэлзэлтэй байна. Энэхүү экзэгтэй цаг үед мөчлөх сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж үр ашигтай, хэмнэлттэй, алдагдaltaгүй, хөгжилд хөдөлсөн төсөв төлөвлөж батлах нь нийт иргэн улсын ашиг сонирхолд бүрнээ нийцнэ. Энэ нь эдийн засгийн болцчгүй хүндрэл бэрхшээлийг хохирол багтаа даван туулах, нөөц боломж хоримтлалыг нэмэгдүүлэх, үн ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн доктортой байдал, ард иргэд аж ахуй нэгж татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно. Эдийн засгийн доктортой байдал өсөлтийг хангах нь хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилт, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, доктортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үнд төсвөр болохыг ямагт санахчтай. За Монгол Улсын их хурл 2025 оны улсын төсвийг хэлсэн батлагтаа төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 4-ийн 1 заасан төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж батлах. Хуулийн 6-гийн 5-ын 1 заасан төсөв хэлцэх батлах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах. Төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл тайлагнын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх. Мөн төсвийн доктортой хуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 1-2 заасан төсвийн бодлого стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татврын доктортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх. 5-ын 1-6 заасан төсвийн хөрөнгийн хуваарлалт, байрчлалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна. Үүний зэрэгцээ улсын их хурлаар саяхан баталсан Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангах гэсэн зорилттой бодиттой хэрэгжүүлж ажиллахыг төрийн тэргүүн сануулж байна. Мөн ард иргэд баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга хотыг чангатгах, үр ашигтай хяналттай байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн намын ёслуудын сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг сан шүмжлийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэж байна.